Хүнсний ногооны хувьд болохоор хамгийн чухал зүйл маань болохоор үрслэг байдаг. За үрслэг бойжуулахын тулд болохоор өөрөө одоо яг энэ нялх хүүхдтэй ижилхэн өрнөөс ургаж гарч ирж байгаа одоо үрслэг учраас ургах орчныг нь температурыг нь хөрөмжтэй нөхцөлд тохируулсан ийм орчинд ургуулж иж энэ чанартай үрслэг бол бий болдог. Тэгээ энэ манай хүлэмжин дотор болохоор энэ тусдаа ийм дарлага үрслэгээ бойжуулах юм хүлэмж байгаа. Энэ хүлэмжин дотор болохоор энэ давцан ширээнүүд байна тийм ээ. Энэ ширээний дотор талд байгаа энэ улаан юу болохоор халаалтын утас байгаа. Тэгэхээр агаарыг халаахаас гадна одоо яг ургамлын үндэс тийм ээ үндэсний одоо доод хэсгээс нь халуун агаараар одоо халааж өгөөд за тэгээд нөгөө дарлага давцан ширээн дээрээ том дарлага хийгээд дарлагынхаа гадна талаар пленкоор хучаад дахиад нөгөө хүнжил байна тийм ээ дулаан алдагдуулахгүй хүнжлээр хучаад өчгөлөөр яг энэ үрслэг бойжж байгаа энэ давцан ширээн дотор болохоор тогтмол одоо 20 градустай 20-с 25 градус тохируулж өгнө гэсэн. Тэгэхээр температур буурахгүй ялангуяа бид нэр хавар эрт тариалт хийх гээд тэгэхээр Монголын нөхцөлд болохоор 3 сард маш одоо хүйтэн байдаг тийм ээ хавар. За тэгвэл заавал ийм тусдаа үрслэг бойжуулах ийм дарлага хийж өгнө гэсэн. Өрхийн тариалан хийж байгаа жижиг талбайнууд нийлэг хайсан хүлэмжин дотроо дарлага хийгээд намхан дарлага тийм ээ тэрэн дотроо нөгөө халагч цэнхэр агаар дээр одоо халагч цэнхэр утаснуудыг хөрсөн дээр нь олон агаараар нь явуулж өгөхлөөр дарлагынхаа температурыг ингэж бас тохируулж өгөх боломж бүрддэг. Үрээ одоо тарих хоовонд хавтан гэж байгаа. Бид нэр өмнө нь болохоор хайрцаглаад үрээ зүгээр цацаж тарьдаг байсан тийм ээ. За энэ нь болохоор нөгөө шилжүүлэн суулгалт хийх явцад үндэсний систем их гэмтдэг. За дээрээс нь дахиад одоо орон зайгаа булаацалдаад ургамлууд маань ингэж туйхан ургах ийм одоо дутагдaltaй тал байдаг учраас сүүлийн үед болохоор дандаа хоовонд хавтан эргэлж байгаа. Үр жимс хүнсний ногоонуудыг болохоор ихэвчлэн 50 үртэй хоовонд хавтанд хэрэгэлдэг. За энэ маань болохоор яаж байгаа гэхээр энэ одоо орох хөрсний хэмжээ тийм ээ энэ дэр үндэс авах одоо хугацаа гэдгийг бас тооцоолж иж ингэж гарсан ийм зориултын байдаг учраас энэ хоомт тавтанг бол ашиглах хэрэгтэй. За энэ багсармал хөрсийн хувьд болохоор бас олон одоо дутагдaltaй талууд байдаг учраас энэ сүүлийн үед манад бол орж ирчээд байгаа үрслэгний зориултын ийм хөвдөн ариутгацсан хөрснүүд байгаа. За энэ хөрс нь болохоор хүлэрлэг хөрс перлитийг хойлцсон. За тэгээ хамгийн их одоо энэ хөрсөн доторх хүчил төрөгчийн хэмжээг үндсэн тийм ээ амьсгалтыг сайжруулахаас агаарын солилцоотой уус маань болохоор энэ чинь усыг ингэж бариад авахгүйгээр услага хийгдлээ үндэс одоо өөрийнхөө ургамлын ургалтын шаардлагатай усыг сорж аваад үлдсэн хэсэг маань болохоор энэ хоовонд хавтангийн доор байгаа нүх байна тийм ээ энэ нүхээрээ болохоор гадагшлаад ингээд энэ доор бол нөгөө юу яахгүй ус ингэж тогтохгүй ургамлын үндсийг ялзруулахгүй байдаг ийм одоо олон талын давуу талтай учраас ийм зориултын одоо ариутгацсан хөрсөн дээр үрслэгээ хийх юм бол жигэд ургалттай ийм суулгацуудыг бид нэр үрслэгийг бойжуулах ийм боломж бүрддэг. За тэгээд нөгөө үрслэгээний хувьд лойл гэдэг ярих юм бол яг стандарт нөгөө тарихад тохиромжтой стандарт 60 хоногийн дараа лойлын хувьд болохоор 7-аас 8 жинхэнэ навчтай болж байна тийм ээ. Энд бол үрийн тал байна. Энийг болохоор жинхэнэ навч гэж тооцохгүй тийм ээ. Энэ үрийн талын дундаас гарч ирж байгаа жинхэнэ навчнуудаа тоолно гэсэн. Тэгэхээр энэ жинхэнэ навч 7-аас 8 ширхэг болоод ирэхлээр анхны одоо нөгөө шар баг цэцэг гарч ирнэ. За энэ анхны баг цэцэг гарч ирэх үеэс ахгуулаад ургамлыг одоо талбайдаа шилжүүлэн суулгах тохиромжтой үе байна гэж ингэж одоо үздэг. За яг энэ үед нь болохоор шилжүүл суулгуул нөгөө нөхөн тарилт хийх шаардлагагүйгээр амьдралт 100% амьдралттай юм байдаг. За тэгээд үрслэгэн дээр бол гол анхаарах зүрх маань услагаагаа тохируулна. За тэгээ хөрсөө тийм ээ зөв сонгоод услагаагаа тохируулаад орчныхоо температурыг за тэгээд нөгөө гэрэл хэрвээ дутагдаад ах юм бол нөгөө сунж ургадаг туйхан болоод энэ үрийн тал хүртэлх гипокритилийн хэсэг маань болохоор хитрхи их нарийнхан туйхан болоод ирчтэй. Ингээд ирэх юм бол нөгөө ургамлын хувьд стандарт бус үрслэгээ олж ирнэ. Тэгэхээр тэр гэрэлтүүлгийг маш сайн тохируулж өгөх ёстой. А хэрвээ хавар одоо эрт тарьсан тохиолдолд дарлага одоо гэрэлтүүлэг муу ах юм бол дарлагын дотроо нэмэлт одоо гэрлийг суурлуулж өгөх ийм шаардлага бас гардаг байгаа. За ингээ үрслэгээгээ бол лойлын хувьд бол 60 хоног бойжуулна. Одоо хулуу химих гэд ногоонуудыг болохоор 30 хоног бойжуулж байгаа. 30 хоног. Тэгэхээр тарилтынхаа хоногоо одоо 5 сарын 20 дээр 6 сарын 1-нд гэдгээс хамаарж агаад яг хугацаагаа болохоор үрээ тарих хугацаагаа өөрөө наашлуулж ингэж тав.
тооцох хэрэгтэй. Шууд бууцтай хөрсөнд ингээд тарьж болохгүй байгаа ингээд тэгэхээр хитрхи их одоо хөгшөрчдөг нөгөө үрслэгээ маань азот их бууцсан дотор чи азот их байгаа тий. Тэгэхээр нөгөө азотыг ихээр шингээд аваад ирэхлээрээ ургамал одоо наснаасаа төрүүлээд хөгшөрчж байгаа гэсэн. Тэгээ ахаад нөгөө тоос хүртэл их муудаад нөгөө гаж хэлбэртэй жимсүүд үүсэх ийм нөхцөл суурь нь үрслэгээнийхээ үед хитрхи их бордоод өгчих юм бол нөгөө чанар муутай ургацаа алдах гол үндсэн суурь нь болж өгöd учраас аль болохоор жоохон бордооны нөгөө ийм үлсгэлэн тийм ээ хомсдолтой иймэрхүү нөхцөлд ургуулах юм бол үрслэг өөрөө чанартай. Тэгээд ирэхлээрээ шинэ талбай дээр орохдоо ургалт их хурдан одоо хурцсдаг ийм давуу талуудтай.